За тэгээ зогсохгүй цаашлаад бүр улаан хоолой руугаа орж ирээд ходоод гэдэс улаан хоолойн сөөргөө үүсгээд за энэ бол маш олон бас таагүй мэдрэмжүүдийг бол төрүүлдэг. За сайн байцгаана уу. Бичлэг хүрж байгаа өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхээ бичлэгээр би ходоод ерөнхийдөө үйл ажиллагаанд доголдоод ходоодны салт бүрхүүл гэмтсэн байгааг илтгэх хоёр ийм таны бид илэрч болох шинж тэмдгийн талаар ерөнхийдөө ярих гэж байна. За ихэнх хүмүүс ходоод хэрвээ асуудалтай болцсон бол өвдөж л мэдрэгддэг. Яг ходоодн дээр л өвдөж мэдрэгдэх ёстой гэж бодоод эндүүрээд явдаг. Гэтэл таны ходоод өвдөхгүйгээр цаана бол үйл ажиллагаанд доголдох тэрийг таны бие өөрөө танд илтгээд байгаа тийм янз бүрийн дохионод бол байдаг. За тухайлбал гидс дүүрэх байна. За ялангуяа махан хоол, хүнд хоол эзний дараа, нэг дор их эзний дараа ерөөхдөө гидс хийгээр дүүрдэг, унгуулдаг хүмүүс энийг ерөөхдөө за би нэг гидсний л хямралтай байна да. Миний гидсэнд ямар нэгэн асуудал байна да гэд ингээд бодоод яваад байдаг. Тэгэхээр бидний эзэн хоол тижэл. За тэрэн дотроо уурахтай хоол хүнс хамгийн түрүүнд бидний ходооднд л боловсрдог. Тэгээд гидсэнд бол ерөнхийдөө шингэдэг. Шингэхэд ерөнхийдөө бэлэн болдог. Тэгэхээр ходооднд л ерөнхийдөө уураг анхан шатны боловсруулалт хийгддэг учраас за тэгэхээр таны ходоод хүчил хэвийн ялгарч байгаа тохиолдолд хэрвээ та махан хоол, хүнд хоол эзний дараа танд бол ямар нэгэн тийм таагүй шинж тэмдэг бол илэрх ёсгүй. За хэрвээ ходоод асуудалтай байгаа бол ялангуяа таны ходоодны хүчил ялгаралт нь буурч байгаа бол за энэ тохиолдолд уурахтай хүнс, махан хоол эзний дараа гидс ходоод гидс цанхаах ч юм уу. За цаашлаад гидс дүүрэх, унгуулах зэрэг иймэрхүү таагүй мэдрэмжүүдийг бол авдаг. Тэгэхээр ерөнхийдөө ходоодны хүчил хангалтгүй байгаагаас болоод уураг ер нь боловсрч чадахгүй байна л гэдгийг бол та ойлгож авах хэрэгтэй. За энэ нь ходоодны хүчил тэр уургийг задлж чадахгүй байна. Хангалттай хэмжээгээр таны ходоодны хүчил ялгарахгүй байна гэсэн ийм л дохио таны бие өөрт чинь өгöd байгаа. За тэгэхээр ходоодонд хэрвээ уурах задарч чадахгүй бол ялангуяа амьтны гаралтай уураг задарч чадахгүй байгаа бол тэр дутуу задарсан хоол хүнс хэрвээ таны гидсэнд, нарийн гидсэнд очлоо. За ингэхэд бол тэр гидсэн дотор байдаг үе олон бичил биетүүд байгаа. Тэгэхээр тэдгээр нь тэр таны дутуу боловсрсан хоол хүнсийг боловсруулж тэр явцдаа л их хэмжээгээр метан хэмээх хийг бол ялгаруулдаг. За энэ хийний улмаас таны гидсэнд бол хийхээр үүсч гидс дүүрэх, за унгуулах ийм байдалд хүрдэг. За зарим хүний хувьд болохоор гидс хийгээр дүүрснээс болоод хөвлийн даралт ихтэй. За энэ даралт нь дээшээ доошоогоо айлч чиглэрүүгээ тархахад за дээшээгээ хэрвээ тэр даралт өгсөн тохиолдолд та хэхрүүлэх тийм ээ. За мөн тэр хөвлийн даралт нэмэгдснээсээ болоод таны хоолыг боловсруулах гад гидсэнд ялгарсан байгаа цусны хүчил, нойр улчирхаан, шүүрлүүд доошоо биш дээшээгээ сөргөж ходоод руугаа орж ирэх. Энэ нь бол цусны сөөргөө үүсгэх нэг шалтгаан болж байгаа. За тэгээ зогсохгүй цаашлаад бүр улаан хоолой руугаа орж ирээд ходоод гэдэс улаан хоолойн сөөргөө үүсгээд за энэ бол маш олон бас таагүй мэдрэмжүүдийг бол төрүүлдэг. Тэгэхээр гидсэнд байгаа шүрлүүд нь дээшээгээ сөөргөө үүсгэснээс болж хэхрүүлээд цээж хорсох, ам гашуу оргих зэрэг иймэрхүү байдалд бол хүрдэг. Тэгэхээр ер нь бол гидс дүүрээд байгаа хүмүүс бол өөрийгөө миний гидслийг үүрхэд байна, би ер нэг болохгүй мэдчихчтэй гэж боддог. Гэтэл энэ нь цаана бол таны ходоодны үйл ажиллагаа, тэр дотроо таны ходоодны хүчлийн ялгаралт бол багассан байдаг. За энэ тохиолдолд ер нь ийм шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс ер нь яах ёстой вэ гэхээр аль болохоор нэг дор их хүнд хоол идэхгүй байх те. Нөгөө бууз хуушур энэ бол нэлээд хүнд хоолнд орно штэ. Ягаад тэгэхээр тэнд бол
одоо мах их хэмжээгээр орсон, өөх тос их хэмжээгээр орсон байдаг. Тэгэхээр ер нь бол аль болохоор өөрийнхөө ходоодны ялгарч байгаа хүчлийнхаа задлж чадах хэмжээнд идэж баг нэг дор одоо их идэхгүй тохируулж идэх. За тэгээд хоолоо оройтуулахгүй байх, хүнд хоолыг оройн цагаар идэхгүй, аль болохоор өдрийнхөө цагаар хүнд хоолоо идээд оройн цагаараа ургамлын гаралтай одоо тийм уурагтай хүнсний бүтээгдэхүүнээ түлхүү хэрэглэх. За ямар нэгэн махан бүтээгдэхүүн идж байгаа бол хажууд нь заавал хүнсний эслэг хэрэглэх хэрэгтэй. За энэ нь таны хоол боловсруулах шүүрлүүдийн алгаралтуудыг одоо дэмжиж идэвхжүүлдэг нь. Учираас тэр хоолыг задлах явцыг бол илүү дэмжиж одоо түргэсгэж өгдөг. За тэгэхээр эслэгтэй хүнсний бүтээгдэхүүн гэхээр одоо бүхэл төрлийн хүнсний ногоо байгаа штэ. Гэхдээ бидний одоо өдөр тутамдаа хэрэглэдэг нөгөө лууван, манжин, төмс гэдэг эдгээр хүнснүүдээсээ илүүтэйгээр аль болохоор ногоо навчид ийм одоо эслэгтэй хүнсийг бууцаа, юуцаа, за тэгээд өөр брокколи гэх мэтчлэн ийм хүнсүүдийг бол махан хоол идж байгаа бол заавал хажууд нь одоо жигэнсэн хэлбэрээр эсвэл зууш хэлбэрээр бэлдээд идэх юм бол таны хоолны шингэц тэр дотроо одоо уураг шингэх энэ процесс бол илүү сайн явагддаг. За ходоод өвдөхгүйгээр ходоодны үйл ажиллагаа ерөнхийдөө доголдоод байгааг илтгэдэг дараагийн нэг юм шинж тэмдэг болохоор дотор муухай оргих. За ялангуяа зарим хүмүүсийн хувьд тийм одоо түүхий хүнсний ногоо идэх ч юм уу, жимс идэх. За тэрний дараа бол нэг тийм таагүй мэдрэмж бол төрөөд байдаг. За тэрэн дотроо одоо хүчиллэг жимс идэх, одоо нимбэгний шүүс уух ч юм уу, эсвэл одоо улаан лойлын шүүс уух эдгээрийг хэрэглэсний дараагаар бол дотор муухай оригдог. Тэгэхээр ийм хүмүүс бол өөрийгөө юу гэж үзэх вэ гэхээр таны ходоодны салт бүрхүүл ерөнхийдөө цочромтгой болцсон байна. За энийг л ерөнхийдөө дотор муухай оргиод байна гэдэг чинь таны ходоодны салт бүрхүүл бүрэн одоо бүтэн байдлаа алдаад тодорхой хэмжээгээр гэмтсэн байгааг бол илрүүлж байгаа. За ийм одоо дотор муухай оргиод байгаа хүмүүс тэр таарамжгүй байгаа хүнсээ хэрэглээгээ ерөнхийдөө багасгах нь зөв байдаг ч гэсэндээ бүр одоо хүнснээсээ удаан хугацаагаар ингээд хориглох нь бас зарим төрлийн шимт бодисыг авах тэр тал дээр бол бас учир дутагдaltaй болж байдаг. Тэгэхээр мэдээж бол яг тэр цочирдсан байгаа үед нь тухайн тэм зохимжгүй байгаа хүнсийг төр хугацаагаар хэрэглэнээсээ хязгаарч болох ч гэсэндээ ерөнхийдөө бүр хамгийн цаад учир шалтгаан нь болохоор таны ходоодны өөрийнх нь дотор талын тэр салст хамгаалтын бүрхүүл давхаргач нь л гэмтсэн байгаа. Тэгэхээр тэр гэмтсэн байгааг нь буцаж нөхөн төлжүүлээд ирэх юм бол одоо ийм таагүй мэдрэмж төрөхгүй, дотор хоол эзний дараа амархан цацсан юм шиг мэдрэмж төрөхгүй, дотор муухай оргихгүй байх юм боломжтой болдог. За өнөөдрийнхээ бичлэгээр үндсэндээ хоёр зүйлийг л та бүхэнд одоо мессеж өгье. За нэг нь болохоор таны ходоод бол ер нь заавал одоо чангарч, төөнж, халуун оргиж өвдөх албагүй. Ерөнхийдөө өөр шинж тэмдгээр бол танд ходоодны үйл ажиллагаа доголдоод байгаагаа, ходоод хэвийн биш гэмтсэн байгаагаа бол илтгэдэг. За нэгдүгээрх нь болохоор түрүүний хэлснээр махан хоол эзний дараа танд ходоод гиз цанхаах ч юм уу, эсвэл гиз дүүрэх ийм шинж тэмдэг илэрч болно. Эсвэл зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн эзний дараа таны дотор муухай оргиод таагүй мэдрэмж төрж болно. Энэ бүгд нь таны ходоод өөрөө гэмтсэн байна. Та арга хэмжээ авах цаг аль хэдийнэ болцсон байна гэдгийг илтгэж байгаа юм. За ингээд дараагийнхаа зөвлөгөө бичлэгээр удахгүй уулзцгаая. Ходоод гизээ эмгөө ангацгаая.